Тэгээ 2050 онд 22 тэрбум Америк долларын өртөө болох нь гэдэг нь бол Rio Tinto компаниас өгсөн санхүүгийн мэдээлэл дээр байсан л да. Тэгээ өөрөөсөө 2021 оноос 2051 он хүртэл ингээ 30 жилийн хугацаатай санхүүгийн загварчлал хийсэн. Тэгээ тэр загварчлалтаа яг манай улс ингээ 22 тэрбум Америк долларын өртөө болно гэдэг зүйл нь одоо яг тухайн компаниас ирсэн мэдээлэл баггүй. Тэгээ би ажлаа аваад нэг удаагүй буюу 4 сарын дараа бид нар тийм мэдээлэл иржсэн 2020 оны 12 дугаар сард. Тэгээ энэ мэдээллийг аваад үзсэн. Ер нь бол ажлын хэсгийн гишүүний хувьд төдийгүй ер нь Монгол улсын иргэний хувьд чинь миний өмнө байгаа энэ тоонд бас итгэж чадаагүй л дээ. Тэгээ би бүр ингээ гэртээ очиод агүй нухацтай тэр нэг Excel-тэй файлыг мэдээлэл болгоноор нь үзээд тэр орой бол миний бараг нойр үрээгүй л дээ одоо арайчтай гэж бодоод. Тэгээ ер нь бол арайчтай гэхээр нөхцөл байдал очсон лээсэн. Тэгээ ер нь гүний урхатач холбоотой асуудлаар бид нараа хөндлөгийн шинжээчийн дүгнэлт гаргая. Тэгээ энэ төлөөлөл зөвлөлийн хурал бид нар санал оруулсан. Тэгэхээр баг Монгол Улсын засгийн газраас тогтоолын төсөл өөрсдөө оруулаад санал гаргаад нэлээд бас үүнийхээ ханаас явсан анхны тохиолдол байсан болоо гэж би боддог. Тэгээ ер нь энэ хөндлөгийн шинжээчдийн дүгнэлт бол манай яриа хэлцээнд маш том хөшөөрөг болсон, анх санаачлаг гаргаад тухайн үеийн бас шийдвэр гаргах эрх бүхий хүмүүс танилцуулаад явж байхдаа бас ийм хэмжээний үр дүн хүрчнэ гэж бас тухайн үед төсөөлж байгаагүй л дээ.